very much. Маш их баярлалаа. So, I understand something is very interesting this morning. Тэгээ энэ өглөө бол ямар нэгэн зүйл их онцгой байгаа гэдгийг би анзаараад байгаа. Not only are the guests from Singapore, that's me and my wife. Яха мэдээж хэрэг Сингапураас манай эхнэр бит хоёр ингээд ирсэн. There's also guests from Japan. За Японоос бас зочин ирсэн байгаа юм байна. I think there's also some guests from the US. За Америкаас бас зарим зочид ирсэн байгаа гэж ойлгосон. I don't know how many other nations are here this morning. If I did not mention you, I apologize. За өөр ямар үндэстэн энэцээ байгааг би сайн мэдэхгүй байна. Хэрвээ би хэлээгүй бол намайг уучлаарай. It's lost in translation. За тэгээ би за орчуулга за юмсан. That means that today, this morning, Bethany Harvest Church is Bethany Harvest Church International. Тэгээ өнөөдөр Бетани урагш цуглаан бол Бетани урагш олон улсын цуглаан болж хийж ах шиг байна. Okay, let me tell you something about myself. I used to be a full-time pastor. За би өөрийнхөө талаар эхлээд баг зэрэг танилцуулъя. Тэгээ би бүтэн цагийн пастораар үйлчлдэг байсан. I moved from the English congregation to the Chinese congregation. Тэгээ би англиар явдаг цуглаанд үйлчлдэг байж байгаа. Дараа нь хятадаар явагддаг цуглаанд үйлчлдэг болсон. Now, my wife and I serve in a church in Singapore called Bethesda Bedok Tampines Church, BBTC. За манай эхнэр бит хоёр болохоор Сингапурт байдаг BBTC буюу Bethesda Bedok Tampines Church гэдэг тийм газрын нэртэй тийм цуглаан. But after that, God has a different plan for us. He called me into the equipping or training ministry. Тэгээд тэнд үйлчилж ирсний дараа Бурхан намайг бусдыг сургаж, бусдад заах энэхүү үйлчлэл рүү дуудсан байгаа. So I serve with an organization called The World Needs a Father. Би дэлхийд эцэг аав хэрэгтэй гэдэг байгууллагад үйлчилдэг. So maybe you can help me bring up the next slide. Yeah, and the next one. За дараагийн слайдыг эргүүлээрэй мантахаа. We are trying something. The range does not permit me to Уул нь control. эндээс өдөртөх гэсэн чинь арай холдоод байх шиг байна. So the next one, please. Бүр дараагийнх нь. Right. За. Okay, The World Needs a Father is a training ministry across more than 100 countries. Тэгэхээр дэлхийд аав хэрэгтэй гэдэг энэ байгууллага маань болохоор олон улсад явагддаг 100 гаруй оронд үйлчлэл хийдэг сургалтын байгууллага байгаа. So we train fathers to be more effective fathers, and in that way we also train families. We do parenting training as well. Тэгээ бид болохоор аав нарыг илүү үр дүнтэй, үр нөлөөтэй аав нар байгаасаа гэж сургадаг. Мэдээж хэрэг бас гэр бүлүүдийн ч гэсэн сургадаг ийм үйлчлүүдийг хийдэг байгаа. So a lot of what I do and say, the contents come from this ministry. Тэгэхээр яг өнөөдөр бид нар та бүхэнтэй хуваалцах аюул олон зүйлсүүд маань энэ үйлчлэлээс бас их сурвалжтай зүйлсүүдийг бас хуваалцсанаа. Some of us spent the whole day yesterday in Pastor Summer house, and we did a training about family. Тэгээ бидний зарим нь болохоор түрүүн өчтөр бол хотоос гадна сургалт хийсэн байгаа. Тэгээд бүтэн өдөржингөө бас хамтдаа байх цаг бас байсан. Right. So my wife is with me. She has followed me in almost all my Mongolian trips. This is my 15th time. Тэгээ ер нь манай эхнэр маань энэ надтай хамт ирсэн байгаа. Эхнэр маань ер нь л ихэнхдээ хамт ирдэг. Тэгээд бид хоёрын хувьд бол энэ удаа бол 15 дахь удаага Монголд ирээд. So happy she's able to join me this round. Can you please stand? За манай эхнэр бас ингээд энэ чинь ирсэн байна. So this is my wife. Yeah. За энэ бол манай эхнэр. Эхнэр маань миний үйлчлэлд бас ингээд хамт явж байгаад их баяртай байна. She's also like the photographer. So in case she moves about and take photos of you, yeah. За одоо бол манай эхнэр Encourage her a bit, smile. ямар ажил хийж байгаа вэ гэхээр зураг авах ажил хийгээд явж байгаа. Миний зургийг авч байгаа. Тэгээ хаана очин тэр газар намын зургийг авдаг. Тэгээ яг зураг камер бариа зураг авах юм бол та гоё инээгээд өгөөрэй гинэ. So a certain conversation went like this yesterday. За өчтөр бидний хооронд нэг юм яриа болсон байгаа сургалтанд оролцсон хүмүүсийн хооронд. The pastor asked, Pastor, can you come preach at my church? Тэгээд төвшөө пастор болохоор та манай цуглаан дээр ч гэсэн бас номч болохгүй мүү гэж асуусан. So I said, next trip, okay. Тэгээд би тийм дараагийн удаа тэгье гэж хэлсэн. And he said, no, tomorrow. Тэгсэн чинь гойг дараагийн удаа биш маргааш гэж. And while you're preparing for the message, speak about missions. Тэгээд манай чуулганд болохоор илгээлтийн талаар ярьж өгөөч, зааж өгөөч гэж хүсэл тавьсан.
But I'm glad to be here today because I join many friends from foreign nations. Тэгээ би өнөөдөр энэ ч ирээд уг хуваалц болсондоо баяртай байна. Ягаад гэвэл бас олон гаднаас өөр орноос бас очиж ирсэн байгаа нь бас талархав шүү дээ. It's always good to be in the family of believers. Тэгээ ер нь дандаа олон христчнэрийн хамтдаа яг Христийн гэр бүл болоод тэнд ингээ байна гэдэг бол их сайхан завшаана л та. So please also allow me to introduce my family back in Singapore. Тэгэхээр би өнөөдөр та бүхэндээс өөрийнх нь гэр бүлийг танилцуулах нь зүйтэй гэж бодож байна. All right, you see a lot of faces. My family is on your left-hand side, and the lady carrying the little child is actually my eldest daughter. That's my grandson. Тэгэхээр одоо тэр энэ наа тал руугаа болохлээр манай гэр бүл байгаа. Тэр хүүхдэд тэрсэн охин бол манай том охин. Right. So my son-in-law is behind my daughter. Түүний ард болохоор манай хөргөн зогсож байна. And the three person to your right are his parents and his sister. За тэгэхээр түүний манай одоо охины хадам талынх нь болохоор цааталтаа зогсож байгаа тэр гурван хүн So байгаамаа. this is my family. За наатал нь болохоор миний гэр бүл. Ийм But гэр we are бүлтэй. all one big family, yeah. Бид нэр ингээ бүгдээрээ нийлээд нэг гэр бүл болсон. Just like we're all one big happy family here. Тэгээ яг л бид нар энэ ч олон газараас ирсэн нэг том гэр бүлтэй адилхан. So my family send greetings to all of you. Тэгээ манай гэр бүл бол та бүхэнд бас мэдчилгээ дамжуулсан байгаа. Now on the next slide, you see my mom. За дараагийн юун дээр болохоор манай ээжийн маань зураг бас байна. If everything goes well, by near the end of this year, she'll be 90 years old. Бүх юм сайн байх юм бол ээж маань энэ жил 90 нас хүрнэ. Yeah. And the other picture shows us carrying our grandchild. The first one. За тэгэхээр дараагийнхын зурган дээр болохоор манай эхнэр бит хоёр болохоор өөртөө хүүгээ тэрвэрээ зогсож байгаа зураг байна. Дараагийн слайд руу оръё. Right. I would like to think that everything that I say or teach is personal and interactive in nature. Тэгээ яг би олон юм зүйл ярих болгондоо заах болгондоо яг энэ хувийн юм харилцах байдлаар бол заадаг байгаа. And because of that, there is some sensitivity involved. Ягаад гэвэл хуваараа ингэж хүнтэй ингэж хувьчилж харьцахад тэнцээ маш олон тийм хүмүүсийн нууц зүйлсүүд бол бас яригдах хэрэгтэй болдог. So there's a need to create a safe place here. Тийм учраас бид нар бие биендээ итгэлцхийн тулд ийм итгэж болох үс найдвартай орчинг бий бодлох нь чухал байдаг. I want to spend a little bit of time introducing this topic called safe place. Тэгэхээр энэ найдвартай орчинг бий болгох талаар би баг зэрэг бас та бүхэнтэй And we хуваалцъя. learn it with action. So today we're going to be like little children. За өнөөдөр цөмөрөө хамтаа нэг жоохон хүүхчиг нэг ийм хөдөлгөөн хийж сорно. Now we believe that the safe place is created when we remember the 4H. Тэгэхээр энэ аюулгүй найдвартай орчинг бий болгох нь өөрөө энэ бидийг сануулахын тулд энэ дөрвөн хээч үсгээр илэрхийлсэн нэг үйлдэл бол байгаа. I did this last year, so some of you might Би remember өнгөрсөн жил this. 12 сард те эрэхтэй яг энэ талаар бас ярьжсэн та нар багт So the санаж first байгаа H хаа. is heads, and we do a heads off, yeah? За эхний хээч үсэг бол хайц буюу малгай гэсэн үг. Heads represent your wealth, your status, your accomplishment. But today we want to heads off so that this place, all of us are equal. Тэгэхээр яг малгайгаар бид нар юуг жишж байгаа вэ гэхээр бидний эд баялаг, за бидний химбэг буюу бидний амжилт, статус тэр бүхнийг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ газар бид нар өөрсдөө малгайг авснараа бүгдээрээ яг эзэн дотор ижил тэгш нэгэ гэдгээ илэрхийлнэ. So can we imagine taking our heads off? Like heads off, we do Бүгдээрээ this. хамтдаа туцаа төсөөлөд малгайгаа авч нэг үзье дэх үү? Come Малгайгаа аваад. participate. It's За going to be fun. хамт I оролцоод promise you, үзээрэй. yeah. Heads off. Сонирхолтой болно. За малгайгаа авцгаая Right. гинэ. So the second H represent hands. За хоёр дахь хээж үсэг бол hands Hands. буюу гар гэж хэлж байгаа. When we extend our hands, it signifies acceptance, it signifies friendship, and we extend our hand to help other people. Тэгэхээр бид гараа бусдад сунгана гэдэг бол бусдыг хүлээж аавна, бусдаа нөхөрлөн, бусдад туслана гэсэн тэр санааг илэрхийлж байгаа. So when the hands is extended, we create a friendly and relaxed atmosphere right here. Тэгэхээр бид нар бусдаа бие биенээ гараа сунгах үедээ энэ чинь маш нөхөрсөг,
аюулгүй тэр орчинг бий болгоно гэсэн санааг илэрхийлж. So hands extended is done this way, yeah? За тэгэхээр гараа сунгыг гэхлээр цөмөр ингэж хийгээрэй гэж. Like you're about to hug somebody. Like you're about to hug somebody. За хин нэг яг тэрвэрх гэж байгаа юм шиг тэгээ үйлдэл хийгээрэй. Right, the third H talks about heart, yeah? За гурав дахь H хэсэг бол heart буюу зүрх сэтгэлийн талаар ярьж байгаа. Our hearts contain our opinion, our bias, our thinking. Тэгэхээр яг бидний зүрх сэтгэлд бол бидний бодол санаа, янз янзын бодлууд, итгэл үнэмшлүүд тэр зүйлсүүд бол байдаг байх. So when we open our hearts to God as well as one another, we create an excellent learning opportunity. Тэгэхээр бидний зүрх сэтгэлээ нээн бурханд нээн гэдэг бол бид нөхөр бурхнаас суралцах тэр гайхалтай боломжийг одоо нээж байгаа гэсэн утгатай. Hearts open is done this way, yeah? Hands on your heart. Зүрхээ нээ гэх юм бол ингийн шүү гинэ. Зүрхээ нээцгээе. We're going to repeat all four actions in a short while's time. The last action, the H is honor. За удахгүй бид нар дөрвөлнгийг хийж үзэн. За хамгийн сүүлийн H буюу honor гэдэг нь хүндлэх гэсэн. So when we honor one another, we respect one another, particularly our confidentiality. Тэгэхээр бусдыг бие биенийгээ хүндлэнэ гэдэг бол үндсэндээ бол бие биенийхээ нууц хүндэтгэх ёстой тэр нэг зүйлсүүдийг нь хүндэтгэж тэднийг нь хамгаална л гэсэн утгатай. That means that when somebody says something sensitive to us, we don't spread it around. Yeah? Өөрөөр хэлэх юм бол хин нэгэн чинь ямар нэгэн тийм нууц зүйлээ ч юм уу те бусдад дамжуулмааргүй зүйлээ магадгүй хин нэгэндээ хэлэх юм бол түүнийг нь хадгалж цааш нь өөр хүн тэр тэгсэн гинэ гэсэн гэж ярихгүй гэсэн утгатай. So when we honor one another, we respect one another, we create a trusting and open and not a fearful space. Тэгэхээр бие биенийгээ хүндэтгэх гэдэг бол энэ ч бие биендээ найдах, итгэх тэр орчинг, бие биенээс айх шаардлагагүй тэр орчинг бий болгож байна гэсэн үг. And we honor one another this way, yeah? За бид нар бие биенээ хүндтгэе гэх юм бол ингэцгээе гинэ. Like a soldier giving a Яг л salute. цэрэг ёсолж байгаа юм шиг үйлс хийцгээе Okay, гэж. so to enter the safe place, let's do a heads off. За ихэ зөмөр малгайгаа авцгаая. Let's do a hands extended. За гараа сунгая. Let's do a hearts open. Зүрхээ нээцгээе. Let's respect one another. Бие биенийгээ хүндэлцгээе. Okay, welcome to the safe place. За найдвартай, баталгаатай тэр нөхцөл орчинд тав хүн тавтай морилоорой. Now the world that we live in today has changed. Дараагийн слайд. За дэлхий өөрчлөгдөж байна. And what that means is that we used to do mission a certain way. Бид нар Today we do it quite differently. бид өмнө нь илгээлтийг маш олон янзаар бол өөрийн гэсэн арга барилаар хийдэг байсан бол өнөөдөр бид нар шал өөр арга замаар хийдэг болсон. Earlier on, I mentioned that when my friend give me a call, even if it's last minute, I will respond to him. Тэгэхээр би түрүүхэн ярьсан шүү дээ. Маа энэ хажууд зогсож байгаа найз хамгийн сүүлийн минутанд л над руу над хэлээс те номлож өгөөч гэж хэлэхэд би түүнд тэгье л гэж хэлсэн. All the more so if it is God who is calling you. All of most. All the more so. That means if God call you, even more we need to За. respond. Тэгэхээр яг бурхан хэрвээ таныг дуудах юм бол намайг дуудах юм бол бид нар харин ч бүр илүү их яах ёстой гэвэл хариу үйл үзүүлэх ёстой. Yeah, so the Bible tells us in Romans chapter 15 verse 10, Ром номын 15 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээр Библи ийхүү хэлсэн байна. and how shall they preach unless they are sent, as it is written, how beautiful are the feet of those who preach the gospel of peace, who bring great glad tidings of good things. Rome 15 verse 10. Romans 15 verse 10. That's За right. Ром номын 15 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээр ийхүү хэлсэн байна. Тэр дахин харийнхан түүний verse 10 is it? Rome 15 verse 10. Yeah. Romans 15. Romans 10 verse 15. 10 verse 15. За би буруугаар нэлсэн. Ром 10:15 шүү. За Ром 10:15 дээр ингэсэн байна. Илгээтгэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан гэж бичигдсэн байдаг. How privileged it is to have the senior pastor translate for me personally. Thank you, thank you. За цуглааных нь пастор нь орчуулагч хийгээд ямар гайхалтай юм бэ сайхан байна. He gives me a little bit of pressure. Тийм энэ намайг жоохон дарамтлаад байгаа гэнэ. Sometimes I say a lot and he translates using two words.
Заримдаа би айгүй олон юм хэл мань хүн ерөөсө хоёр хүн юм хэлээд ах юм. Sometimes I use very short sentence, but he goes on and on. Заримдаа би айгүй богинохын юм ярихлаар мань хүн дуусахгүй яриа л байдаг гинэ. But in the end, everybody tells me the training, the sermon is good. Гэхдээ яг хөө эцэст нэг сургалтанд оролцсон хүмүүс нь сургалт дажгүй боллоо гэж хэлээд байгаа юм. That's because he translates well. Тэгэхээр энэ бас гайгүй авчирсан юм шиг байна гинэ. Okay, we talk about the world has changed. Let's look at some of the ways that we do missions. Тэгэхээр яг бид нар нөгөө дэлхий ер нь бол их өөрчлөгдсөн гэдэг талаар ярьсан те. Дэлхийн ертөнцийн ер нь бол өөрчлөгдсөн. Ялангуяа илгээлт бол. Just by a show of hands, how many of you are in one way or another involved in missions? Can you please put up your За ямар нэгэн байдлаар илгээлтэнд оролцсон хүн байвал гараа өргөөч. Ямар нэгэн байдлаар өргөх ч юм уу, явах ч юм уу, залбирах ч юм уу. Almost everybody. Бараг бүгдээрээ Wow. оролцсон юм шүү. That's good. That's good. It's good to know. So I'm speaking amongst practitioners and friends. Тэгэхээр яг би одоо бол үнэхээр яг туршлагатай хүмүүсийн дунд л би ярьж байгаа юм байна. So one of the way to do missions is the traditional church planting. We know how that is done. Тэгэхээр яг бидний уламжлалын дагуу бол бидний нэг мэддэг илгээлт бол уламжлалын дагуу хийдэг сүм тарилтын илгээлтүүд байгаа. We send somebody to another country and we pray for him, we fund him or her, and after a little while they set up a small church and this church will grow. Тэгэхээр бидний мэддэг илгээлт бол яадаг вэ гэхлээр бид нар хин нэгнийг сүмээсээ өөр тишгээ илгээдэг, нөгөө хүнийгээ төхөн төлөө залбирдаг, санхүү мөнгөөрөө дэмждэг, нөгөө хүн маань нэг газараас нөгөө газар руу очиод жижигхэн сүм эхлүүлдэг, тэгээ сүм нь ингээ өсдөг. It is still being done like that today, but maybe amongst larger denominations. Тэгээ яг өнөөдөр ч гэсэн яг энэ арга барил бол явагдсаар байгаа. Гэхдээ магадгүй илүү магадгүй том деноминац сүлжээний хувьд бол энэ арга зам бол илүү явж байгаа хаа. Let's look at yet another way to do missions. Тэгэхээр яг одоо цөмөр хаамтаа дараагийн нэг илгээлтийн хэмээгийг харцгаая. Дараагийн слайд. Now, just now that one is long term, but this one is short term, yeah? За дараагийнх нь бол би өмнөхөн саний ярьсан илгээлт бол нэлээд урт хугацаанд үргэлжилдэг уртын илгээлт гэж бид нар ярьдаг шүү дээ, тийм илгээлт. Одоо энэ бол богино хугацаанд явагддаг богино илгээлт. Yeah, so there's a natural disaster and we raise funds, we bring important material that is needed and we go to another country to help out the disaster victims. За үүний нэг жишээ бол магадгүй айл нэгэн газарт байгалийн гамшиг болох үед бид нар сүм чуулган хүмүүс мөнгө төгрөг нийлүүлж байгаа тэр мөнгөөр хэрэгцээтэй байгаа барим материалыг аваад тийшээгээ хин нэгнийхээ илгээгээд авч туслуулдаг тийм байгаа. Some of us form mission team and go to another country to help out in the orphanages once in a while. За заримдаа бас яадаг вэ гэхлээр зарим багууд нэгдэж байгаа өөр нэг газар руу очиод хүүхдийн асрамжийн газар ч юм уу ямар нэгэн газар руу очиж хэсэг хугацаанд үйлчлэх тийм үйлчлэг бас хийдэг. Or we may go to a certain village every time during a particular part of the year like Christmas to do maybe Christmas party for them, we bring them gifts. Заримдаа бид нар зарим нэг газар руу бүр тогтмол явдаг байгаа. Яг Крисмсийн үеэр ч юм уу ямар нэгэн өдрөөр тогтмол очоо за магадгүй Крисмсийн үеэр очиход бол бэлэг бэлдээд хүүхдүүдэд бэлэг өгөө тэнцээ Крисмсийн гоё цуглаан хийдэг ч юм уу үйлчлэл хийдэг байгаа. There's another type of mission work. За бас нэг илгээлтийн ийм өөр арга барил бас байна. Дараагийн слайд. Now, let me explain what reverse mission is. За энэ ч нэг илгээл одоо буцах илгээлт гэх юм уу юу гэх юм нэг тим юм байгаа. За би тэрийг тайлбарлаж өгье. Mission means that you go to another country. За илгээлт гэдэг бол яг нэг газар руу явахыг хэлж байгаа. Өөр улс руу. Now this reverse mission I'm talking about is unique to Singapore. Тэгэхээр энэ буцах илгээлт гэдэг энэ бол Сингапурын хувьд бол нэлээд онцлог. Singapore we have a lot of foreign laborers. We call them guest workers. Тэгэхээр яг Сингапурын хувьд бол ер нь гадаадаас ирж байгаа ажиллах хүч бол нэлээх байдаг. Тэгээ бид нар зочин ажилтангууд гэж бол нэрлэдэг байгаа. We have more than 1 million Chinese from China in Singapore. За бүр сая гаруй хятад ажилчид бол жишээ нь хятадаас Сингапурд бол ажилтдаг. They come to work. Тэд They нар come to do business. бизнес хийхийн тулд бас ажил хийхийн тулд ирдэг. And obviously, like the locals, they have a lot of needs. But unlike the locals, their needs may not necessarily be met because they are foreigners. Sorry, I just Okay. okay. We all have needs. Yeah. But for the foreign workers,
their needs may not be met so easily because they are foreigners. За бидэрт би сая өөр юм бодож байгаа. Яачлаа. Бидэрт бүх хүн болгонд л хэрэгцээ байдаг те. Тэгээ гадаасаас ирж байгаа хүмүүс ч гэсэн хэрэгцээ шаардлага байдаг. Гэхдээ яг тэдний хувьд өөр газар орон нутагт ирсэн учраас магадгүй тэр хэрэгцээ шаардлагаас хангахгүй тохиолдол байгаа. If he cannot translate, it's because of my problem. Мань хүн оршуулж чадахгүй юм бол миний буруу шүү. Миний алдыг бодчоор гинэ. Өөрийнх нь. We speak differently. Бид нэр бол их ондойгоор ярьдаг хүмүүс. Yeah, we speak very well, but we speak differently. Сайн ярина гэхдээ ондоо ярьдаг хүмүүс. So he has to pick up what I say, how I say it, and translate into Mongolian for all of you to understand. Тэгээ би нэг өөрийнх нь арга замаар ярина, нэг юм хэлнэ, мань хүн тэрийг ойлгоод өөрийнх нь арга замаар та хэдэнд тайлбарлаж байгаа. So he's under more pressure than me. Тэгэхээр энэ оршуулагч маань болохоор надаас илүү зовлонтой байгаа хаа. Right. So that's what reverse mission is all about. So why is reverse mission important to understand? In a certain way, we as Singaporeans don't need to go overseas. Тэгэхээр яг одоо ингээд энэ буцах илгээлтийн талаар ингээд ярьж байгаа тийм. Тэгэхээр Сингапур бидний хүмүүсийн хувьд бол бид заавал өөр газар руу очих шаардлагатай бас биш. Where we are, there are many foreigners coming to Singapore to work and do business. Бидний байгаа Сингапурт тэртэлэргүй маш олон гадаадын хүмүүс ирж байгаа учраас бид тэр хүмүүст үйлчж болно. We can actually do missions in Singapore without going anywhere. Бид нар бүр одоо яах юм те ямар тийшээ аль нэг тийшээ явахгүйгээр илгээлт хийж болж чадчих. But I come to Mongolia differently. I have a reason to come to Mongolia. Гэхдээ Монголд би ирэхдээ бол арай жоохон өөр илгээлтийг бол хийж байгаа. Надад ирэх шалтгаан бас байгаа. I love Suteche. Тэгээ би сүйтэд сайн дуртай учраас ирсэн юм аа гинэ. So Singapore Suteche in powder with hot water is different from Suteche here. Сингапурд бас сүйтэд цай бол байгаа. Сүйтэд цай болохоор ингээд найруулдаг сүйтэд цай байгаа. Гэхдээ амт нь бол Монголынхаа шаал ондоо. So there are many ways to do missions. Тэгээ илгээлтийг бол бид нар маш олон янзын арга замаар хийж болно. Дараагийн слайд. When we look at the next slide, we will see. За дараагийн слайдыг хэрэг гаргаад өгчих юм бол харах гал байна. За баярлалаа. Right. We can do missions through translation and publishing. За бид нар илгээлтийг бол одоо орчуудаг болоод хэвлэх материалаа дамжуулж хийж болдог. Yeah. So like the Bible can be translated in a certain language so that the people there can use it. За жишээ нь Библийг бол тухайн орон нутгийн хэл рүү орчуулад тэгээд тэр Библийг тухайн орон нутгийн хүмүүс өөрийнхөө хэлээр уншиж бас болно. So the translation and the publishing work can be done on paper, but it can also be done online, digitally. Тэгэхээр мэдээж яриг энэ орчуулга гэдэг бол цаасан дээр хэвлсэн байдлаар байж болно. Одоо сүүлийн үед бол онлайн, дижитал хэлбэрээр бас байж болдог болсон. So evangelism and one-to-one discipleship is not just a church thing; it's also a missional thing. Тэгэхээр сайн мэдээ илгээлт гэдэг бол энэ зөвхөн нэг хүн нөгөө хүндээ очихоор хязгаарлагдахгүй, харин тэр хүмүүст өөр бусад зүйлсүүдэд дамжуулж хүрхийг ч гэсэн бас хэлнэ. So these days we are very into helping to raise local leaders and training them and investing in them as part of the mission work so that we can at some point rely on them to continue the work. Тэгэхээр үндсэндээ сүүлийн үед бол одоо илгээлт яаж явж байгаа вэ? Тухайн орон нутгийн хүмүүсийг нь чадвахч байгаа шүү дээ. Орон нутгийн хүмүүсийг нь сургаж бэлтгэж тэгээд тэд маань өөрсдөө цаашаага бие дагаад үйлчлэл хийх дээр урамшуулах байдлаар явагдаж байгаа. One of the best way to train people is to model. Yeah. Тэгээ хамгийн одоо юу гэх юм бусдыг сургах нэг ганцхан сайн арга зам бол үлгэрлэн харуулах байна. Not fashion model, okay, but be a good example. Тийм нөгөө загвар үзүүлж байгаа юм шиг харуулах бол биш шүү дээ. Харин яг амьдралаараа ингэж харуулахыг хэлж байгаа. You know, one of the most important role or tasks in mission is administration. Okay. За нэг илгээлтийн хувьд хийх ёстой нэг чухал зүйл болохоор зохион байгуулах ажил гэдэг. If you think you cannot teach, you cannot preach, but you're very strong in administration, you can actually support the missionaries well. Магадгүй та номлож чадахгүй, ямар нэгэн зүйл зааж чадахгүй бас байж болно. Гэхдээ өөрийнх нь зохион байгуулах юмыг зохион байгуулах чадраараа тэр илгээлтийн багийг маш өндөр одоо юу хувь нэмрээ оруулах бас боломжтой. Those with the background and skill can also support the top leaders in the mission field in strategic leadership. Those who what? Those who have the experience and skill. Okay. Strategic leadership. Top people. За ер нь стратегийн удирдагч нар буюу одоо юу гэх юм
Тиймэрхүү төрлийн хүмүүсүүд бол ийм илгээлэхэд бол нэлээд маш их хувь нэмэр бас оруулах боломжтой оролдог байгаа. And all this missional expression is because of Matthew chapter 28 verses 18 to Тэгэхээр энэ 20. бүх илгээлтийн арга замууд бол үндсэндээ болохоор Матай 28:18-аас 20-ын л илрэл байгаа. And that's called the Great Commission. За үүнийг бол бид нар агуу захирамж гэж нэрлэдэг байна. Yeah. So the Great Commission, while he's looking at the Mongolian Bible, I read it here. And Jesus came and said to them, all authorities in heaven and on earth has been given to me. Go therefore and make disciples of all nations, baptizing them in the name of the Father and of the Son and of the Holy Spirit, teaching them to observe all that I have commanded you. And behold, I'm with you always, even to the end of the age. Тэгэхээр Матай 28:18-аас 20 дээр бол ингэж хэлсэн байна. Есүс дөхөж ирээд тэдэнд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв бүх үндэстнийг дагалдуул. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж та нарт тушаасан бүгдийг минь сахин бэлгүүлэхийг тэдэнд заа. Харагтун уян төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдваа. Yes. So you see, this particular verse, as you can see, is for everybody. Тэгэхээр энэ ишлэл бол бүх хүмүүс хамаатай. Any and every one of us who is a believer, this is a commandment. Тэгэхээр Христэд итгэгчл бол энэ ч бага бүх хүнд энэ тушаал хамаатай тушаал. God wants every one of us to be involved in mission. Бурхан хүм болгоныг өөрийнх нь илгээлтийн ажилд оролцохыг хүсдэг. So far, all the missional possibilities that we shared just now, reverse mission, mission trip, traditional church planting and all that, involve a certain group of people. Тэгэхээр саяны миний ярьсан илгээлтийн тэр олон төрлүүд бол зарим өөрсдөө янз янзын тийм төрлийн хүмүүсүүдийг групп хүмүүсүүд бол чиглэсэн байдаг, оруулсан байдаг. Yeah. Some but not all are involved. Тийм зарим дээр бүгд бол биш. Right. So for some of us who want to obey the Great Commission but feels that hey, there's no opportunity, how do I get involved in mission? This sermon, this part onwards is how we can do it as individuals. Тэгэхээр яг заримдаа бид нар нөгөө янз янзын илгээлтэнд оролцож чадахгүй учраас би яаж илгээлтэнд оролцох вэ гэж аюу их боддог. Тэгэхээр одоо бидний үлдсэн хагас маань болохоор яг тэр хүмүүс зориулсан. Next slide. Thank you. Yes. And today's sermon is called Can I Tell You a Story? За өнөөдрийн номлолын сэдэв бол би танд нэгэн түүхийг ярьж өгч болох уу гэсэн. Okay. Let me introduce to you another kind of mission. За би одоо танд дахиад нэг өөр төрлийн илгээлтийг A ярьж kind that everybody can do. За хүн болгон хийж болохоор. It's called personal mission. За үнийг бол хувийн илгээл гэж нэрлэж байгаа. You don't have to hop on a plane to go somewhere. За та ямар нэгэн онгоцсон суугаад нэг тийш явах шаардлагагүй. You can do this at work. Та энийг бол зүгээр явж байхдаа хийж болно. You can do this when you celebrate birthdays with your relatives. За өөрийнхөө ах トゥ нэрхэн төрсөн өдөр төр байхдаа ч гэсэн та энэ илгээлтийг хийж болно. When you go out to have a meal with your friends, you can do this. Өөрийнх нь найзтай хамт хоол идэнгээ энэ илгээлтийг бас хийж болно. You can do this if you're highly educated. Хэрвээ та үнэхээр өндөр боловсралтай байх юм бол бас үнийг хийж болно. You can do that if you're not able to say one word in English. За англи хэл дээр ямар ч нэг өгүүлбэр хэлж чадахгүй байсан ч гэсэн та үнийг хийж чадна. So personal mission is for everybody. Тэгэхээр энэ хувийн илгээлт гэдэг бол хүн болгонд тохирсон зүйл. Your pastor often tell you must share the gospel. Магадгүй пастор чинь айгаа олон удаа сайн мэдээ тараа гэж хэлдэг баг. You must invite people to church. Тэгээ та хүмүүсийг цуглаандаа ураач гэж хэлдэг баг. That is a call to mission. Тэгэхээр энэ бол илгээлтэнд дуудсан дуудлага. But some of us has difficulty and problem. Тэгэхээр бидэрт бол заримуд нь бол төвхтэй хэцүү бас байдаг тий. Because you're shy. Ягаад гэвэл ичдэг учраас. Because you say this is not for you. Тэгэхээр би энэ надад биш миний хийх ажил биш вэ гэж боддог учраас. Because you say your friends very fierce. Тэгээ манай найзууд намайг тий яах чинь бэлээ гэж бас боддог. Yeah. You say your boss don't allow you to share at work. Эсвэл миний захирал босс тий намайг ажил дээр сайн мэдээ хуваалцах зөвшөөрөхгүй гэж бодож болох юм. I'm here to tell you you can obey your boss and yet still do mission at work based on what I'm going to teach you. Тэгэхээр одоо танай босс чинь дарагч чинь таныг боссыгаа дагангаа хэрхэн бас сайн мэдээг хуваалцах болох вэ гэдгийг би та бүхэнд ярих гэж байна. Okay. The next slide
we want to look at Psalms chapter 9, verse 1. За дараагийн ишлэлээр болохоор дуулал номын 9-р бүлгийн 1-р ишлэл харагдаж And we байгаа. use this verse to go into the sermon proper or the training proper. За үүнийг энэ ишлэлийг уншснаар бид нар өнөөдрийн номлолыг тодорхой бас ойлгоно. Okay. Psalms chapter 9, verse 1. I will give thanks to the Lord with all my heart. I will recount all of your wonderful deeds. Тэгэхээр энэ ч хэлэхдээ бүхий л зүрхээрээ би эзэн талархах болно. Бүх гайхамшигт тань би тунхаглана гэж хэлсэн. So why? Why do we do it? Яагаад гэж. Why do we recount all of God's wonderful deeds? Яагаад бид Бурхны олон сайхан зүйлсийг тунхаглах вэ гэж. In your mind, you may also be asking, how can I do Магадгүй it? та дотроо хэрхэн гэж бас бодож байгаа. All the things you said just now, not possible for me. So I want to ask you how. Тэгэхээр би магадгүй та зарим нь те магадгүй боломжгүй гэж бодож болох. Тэгэхээр би бас танаас зөрүүлэн асуумаар байна. Яагаад? Some of us tell ourselves all the time, we cannot do it. So my question is, why not? Бидний зарим нь магадгүй миний хувьд энэ боломжгүй би энийг хийж чадахгүй гэж бодож болох юм. Тэгэхээр би танаас зөрүүлэн асуумаар байна. Яагаад? Yeah. If you say you cannot do it, actually you have good reasons. Магадгүй та хэрвээ би чадахгүй гэж хэлж байгаа бол танд маш тийм үнэн шалтгаан хэрэгтэй. Чухал шалтгаан хэрэгтэй. What I'm going to teach you allows everybody to be able to do it. Тэгэхээр би одоо байх уу? Зааж байгаа бол зааглаа та бүхэн бүх хүн үүнийг хийх боломжтой болно гэж бодож байна. Okay, so we'll look at the why, we'll look at the how, we'll look at the why not, but may not be in that sequence. Yeah. За одоо бид нар харж штэ яагаад хэрхэн яагаад болохгүй гэж гисэн юм. Яг энэ дараалалаар магадгүй би ярихгүй байх. Okay, we look at the why first. Next slide. Гэхдээ яг please. эхлээд яагаад гэдгээс эхлэе. Yes, we have already read that verse. This is the Great Commission verse. За энэ хэсгийг бол бид нар Матай 28:18-аас 20-ыг аль хэдийн уншсан байгаа. Why should we tell the story about God? Because God has given us the Great Commission. Яагаад бид Бурхны талаарх түүхийг бид бусдад ярих ёстой юм бэ гэвэл Бурхан бидэд тушаасан учраас. And one of the easiest way to tell about God is to tell our story. Тэгэхээр Бурхны талаар ярих маш гоё боломжтой арга зам бол өөрийнхөө итгэлийн түүхийг хуваалцах. I will teach you how to tell a good story. Тэгэхээр би та бүхэнд одоо хэрхэн сайн түүхийг хуваалцах вэ гэдэг талаар хэсэг яриа. And we will tell the story a certain way and I will tell you why. За бид нэр юуг түүхийг ярихдаа бол нэг тодорхой арга замаар бол ярьдаг. Тэгээ би бас яагаад гэдгийг бас ярьж өгье. Now the second why is found in the next slide. За дараагийн яагаад гэдэг болохоор дараагийн слайдн дээр харагдана. Because our God loves us and cares for us. Яагаад гэвэл Бурхан биднийг хайрладаг, биднийг анхаардаг. And in this point, there's many stories that you can tell your friends. Тэгэхээр одоо яг энэ хэсэгдээ та бас өөрийнхөө маш олон түүхүүдийг бас бусдгаа хуваалцах чаддаг болно. I want to tell you something about your hair. За би таны үсний талаар нэг сонирхолтой юм яриадах юм. Yeah, this hair. Яг энэ үс чинь. Yeah. I cut my hair to look like Mongolian, so I don't have a lot of hair. Би ингээ үсээ ер нь бол нэлээд хасаад яг монголчуудтай адилхан болох гэж яасан. The Bible talks about your hair. Библи үсний талаар бас ярьдаг байгаа. Yeah, it's a very short verse. It's found in Matthew chapter 10 verse 30. Тэгээ энэ маш богинохон ишлэл Матай номын 10 дугаар бүлгийн 30 дугаар ишлэлээр харагдаж байгаа. And it says, but even the hairs on your head are all numbered. Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон гэж хэлсэн. So do you know that right now God knows the number of hair on your head? Тэгэхээр яг одоо таны толгой дээр хэдэн ширхэг үс байгааг Бурхан мэдж байгаа гэдгийг та мэдэх үү? You don't know the number of hair on your head. Your mother don't know the hair on your head, but God knows. Та магадгүй өөрийнхөө үс хэдэн ширхэг үс байгаагаа мэдэхгүй байх. Таны ээж чинь ч юм уу те аав ээж чинь ч мэдэхгүй байх. Гэхдээ Бурхан мэдж байгаа. Hair specialists will tell you that every day on the average we drop between 50 to 200 strands of hair. За ер нь Every day. өдөр болгон ер нь хүн 50-аас 200 ширхэг үс ингээд үс нь ингээ унжидаг гинэ. Or some of you are saying that's why I got no hair because one day drop 200. Та нарын зарим нь тэгэл би үсгүй болоод байгаа юм биш үү ингээд өдөр болго 200 гаагаад гэж I didn't бодчих. say it, okay. Hair specialist says it. За би хэлээгүй энэ үсний мэрэгчлэлтэнгүүд бол хэлж байгаа.
Okay. How do you lose your hair? When you sleep and wake up, do you see hair on your pillow? Yeah. Бид хэрхэн үсээ алддаг вэ, унгаадаг вэ гэхлээр за бид нар унтаа босоод ирэхлээр орд ирэн дээр мэн үс унтсан байдаг штэ. Yeah, when you wash your hair drop on the floor. Тэгээ бид нар заримдаа үсээ угаахлаар үс ингээ баан руу газар руу унтсан байдаг тий. After you wash your hair, you blow dry your hair drop. Тэгээ заримдаа бид нар үсээ угаасны дараа ингээ хатах сэнсээр хатаадаг зэрэг үд ингээд үс ингээ бас унж яадаг. Okay, some of you comb your hair, very nice, yeah? Тэгээ үсээ бас сам тий. Ирүүд ч гэсэн унж яадаг. When your hair is itchy, you hair drop. Тэгээ толгой захтнаад бид нар майжих үед ч гэсэн үс унж яадаг. When you get stressed, your hair will drop. Тэгээ стресэнд орох үед үс чинь бас унжлаа. Okay. But we're not talking about hair drop today. We're talking about God loving us, yeah? Гэхдээ яг бид нар үсний уналтын талаар өнөөдөр үзэх гээгүй харин See, бурхан because биднэрт хайртайгийн талаар your ярьж. hair drop all the time. Now, later this evening, the number of hair on your head will be different. Тэгэхээр хата бид нар үс ингээд хөдөлгөөн болгонд цаг болгонд унж байгаа. Тэгэхээр одоо жоохон байжгаад өнөө орой гэхэд таны үсний тоо байнга л өөрчлөгдөж байна. But this verse in scripture say the hair on your head are numbered. Тэгэхээр энэ Библийн ишлэл бол толгоон үс чинь аль хэдийн тоологдсон гэж хэлсэн. The God who not only save your soul is also counting your hair all the time. Тэгэхээр биднийг аварсан бурхан зөвхөн бидний сүнсийг авраа зогсохгүйгээр бидний толгоо үсийг ч гэсэн тоолоо гэж байгаа юм шүү дээ. The God who loves you is with you. Bible says talk about the presence of God. Тэгэхээр бурхан биднийг хайрласан тэр бурхан биднэртэй үргэлж хамт байдаг гэж Библи хэлдэг. Now I believe one of the reason why he's present is because he's counting your hair. Тэгээ би одоо ойлгож байгаа нэг баталгааны юу гэхээр бурханы оршихуй бидэртэй хамт байгаа бидний үсийг тоолж идэг юм байна гэж. Yeah, Bible tells us he is our present help in times of need. Why? He's counting our hair. He's nearby. When we have a need, we pray. He's there to answer our prayer. Тэгээ бурхан бидний хайжууд байгаа бидний үсийг тоог мэдж байгаа бол бидний хүнд хэцүү үед ч гэсэн бурхан бидний залбиралд хариулж биднэр туслахаар бидний хайжууд байх нь байна шүү дээ. Some of you are very smart. You're now asking, so how come God is so free? Why is he counting our hair? Тэгэхээр та нарын зарим дотроо ингээ бодож болох юм. Тэгээ айгүй ухаалаг. Гэхдээ бурхан ч ямар завтай юм бэ те. Тэгээ миний үсийг тоолоо байж идэг гэж бодож болох юм. Яаж тийм завтай байдаг юм бэ? Because God loves you and cares for you. Тэгээ би танд хэлээ. Зөв бурхан зүгээр л танд хайртай. You know, when a mother loves a child, everything about the child, she take care, clothing, face. So just like God, everything about us, even though we feel it's not important, God feel it is important. Бид нар хардаа ээж нар хүүхдүүдээ бага насны хүүхдүүдээ яадаг вэ? Бүхэл юмыг харж ханддаг. Баач юм бол бааш ясын цэвэрлэн ингээл царайжсэн хоол унс ингээд бүхэл юмыг хийдэг те. Яг түрэнтэй адилхан хэдийгээр бид нар өөрсдөө тийм чухал гэж өөрөө өөртөө бодохгүй байгаа ч гэсэн бурхан яг түүнээс илүү ихээр бид нарт анхаарал хандуулж яадаг. How does it matter to us, our life, our work, our ministry, if we lost 200 hair? How does it what? Does it matter at all if we lost 200 hair? За хэрвээ бид Ministry work, yeah. за юу гэж вэ? Хэрвээ би одоо юу гэж надад туслаарай. Сүүлийн өгүүлбэр нь юу гэж вэ? Yeah. За нэг тийм чухал биш. За би дараагийнхны өгүүлбэрийг сонсож байгаа бариад тавьчих. За. Okay, to those who don't have a lot of hair already, I know losing a lot of hair is very sad, yeah? But to the rest of us, if we lost a lot of hair, it doesn't matter at all. За. Ер нь яг одоо их өсгөө байсан ч гэсэн зүгээр те магадгүй зарим нэг нь халдсан байгаад ямар ч өсгөө байж болно. Бидний үс маш их унсан байсан ч болно. Гэхдээ яг тэр бол нэг айхтар чухал бол биш. But it matters to God because He loves us. гэж бид нар бодож байгаа те. Гэтэл яг үнэндээ бол бурханд бол энэ бол хамаатай шүү. Бурханд бол бидний 200 ус унах 50 ус унах гэх бүх зүйл хамаатай. Now, let me carry this point one step further. За би яг энэ хэсгээс дахиад цаашаа нэг явуудах юм. Just in this room alone, there's a lot of head and therefore there's a lot of hair. За яг энэ зөвхөн энэ өрөөнд гэхэд л нэлээд олон толгоонод харагдаж байна те. Гэдэг чинь нэлээд олон ус байгаа л гэсэн үг. God says all the hair are numbered. Тэгэхээр бурхан юу гэсэн бүх үснүүд тоологдсон гэж хэлсэн. Not my hair, not pastor's hair, but
everybody's hair. Зөвхөн минийх биш, зөвхөн пасторих биш, энд байгаа бүх хүнийхийг. This world have got a lot of people. Тэгээ дэлхий дээр бол хичнээн хүн байгаа. Зөндөө олон хүн байгаа. God knows the number of hair on all of them. Тэгэхээр дэлхий дээр байгаа бүх хүний үстний тоог бурхан мэдж байгаа. To be able to number so many hair, no wonder God is almighty. Тэгээ та итгэж байна үү те энэ бүх үсийг бид нар тоолох боломжтой юм дэлхийн бүх үсийг. Ингээ бодох юм бол үнэхээр бурхан бол гайхамшигтай байгаа юм шүү дээ. So almighty God loves me. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэр гайхамшигтай хүч чадалтай бурхан надад хайртай гэсэн үг. Okay, let that point sink in. God loves you so much, He bothers about your hair. And He is Almighty God, the one who created this earth. Бурхан танд хайртай, тэр бол таныг бүтээсэн, таны бүх үсийг тоог мэдж байгаа тийм бурхан. Can we declare this truth together right now? Can we declare? Can we all say it loud? За, I will за. say it, they join За me. би одоо нэг юм хэлье тэгээ та нар дагаад хэлээрэй. Yeah. Just say, Almighty God loves me. За зүгээр л ингэ хэлчих. Төгс өчөд бурхан надад хайртай. Yeah, let it sink in. Yeah, Almighty God loves me. За бүх төгс өчөд бурхан надад хайртай гэж цөмөр дахиад дуулцгаая. Хэлийг нь. Right. Right. Almighty God loves me. Төгс өчөд бурхан надад хайртай. And it is okay if you repeat, Almighty God loves my hair. Та гэж хэлсэл байгаараа ямар ч асуудалгүй шүү. Okay. We look at the next verse. Дараагийн ишлэлийг цөмөр харцгаая. Next slide. That's right. And right now we want to examine why not. If God loves us so much, why not we talk about Him and tell stories about Him? За бурхан биднэрт хайртай юм бол яагаад бид нар түүний талаар ярьж болохгүй гэж. Because we are fearful. Яагаад гэвэл бид нар айдастай. Because we think too much. Бид нар хитрхи их юм боддог. And the Bible explained to us in Proverbs chapter 29 verse 25. За Библийн сургаалт өгс намын 29-р бүлгийн 25 дахь ишлэлээр хэлсэн байна. The fear of man lays a snare, but whoever trusts in the Lord is safe. Хүнээс айх айдас занг болно, харин эзэнд итгэдэг нь эсэн мэд байна. We fear men. Бид нар аимхаа. We fear what people say about us. Бусд хүмүүс миний талаар юу гэж ярих болоо гэж бид нар айд. We fear criticism. Бид нар бусд хүмүүс намайг буруутгах үү гэдгээс айдаг. So the best way, the safest way is to keep quiet. Тэгэхээр хамгийн найдвартай зам зүгээр дугаа байсан дээр. Now another verse, 2 Timothy 1:7. За дараагийн Библийн ишлэл 2 дугаар Тимот номын 1-р бүлгийн 7 дугаар ишлэл. Encouraging us, for God gave us a spirit not of fear, but of power and love and self-control. Тэгээ бурхан биднэрт энэ ишлээд амжуулж урамшуулж байна. Учир нь бурхан бидэнд айдсын бус харин хүч, хайр ба бие захирах сүнсийг өгсөн. And God is saying, do not fear, Тэгээ бурхан юу гэж нэхлээрээ битгий яагаач ээ. because fear did not come from me. Яг бол айдас гэдэг бол надаас ирээгүй шүү. Yeah. Power and love come from me. Харин хүч чадал болоод хайр нь надаас ирсэн гэж. Use the power and love that I give you. Тэгэхээр миний чамд өгсөн тэр хайр болоод хүчийг л хэрэглээч гэж. Okay, let's quickly go to the next slide. За тэгээд дараагийн слайд руу ороод Okay. We want to attack the source of our fear. тэгэхээр бид нар өөрсдийнх нь айдсын гарч ирээд байгаа тэр их үндэс рүү дайрах хэрэгтэй, давтлах хэрэгтэй. Okay, we don't share. We don't tell God's story because we fear failure. Тэгэхээр бид нар яагаад Христийн сайн мэдээг ярьдгүү гэхээр бид нар алтхаас айдаг учраас. We fear rejection. Бид бусдад ингэж гадуурхагдахаас айдаг учраас. We fear embarrassment. Бид нар сандарч хэцүү байдал орохоос айдаг учраас. Imagine you share the gospel and tell a story about God with your friend. Yeah? You share with your friend. За сайн мэдээг бусдаа ингэж хуваалсан ингэ та хүн төсөөлөд үзээрэй. And your friend tell you, Jesus is not real. Таны найз чинь Есүс гэдэг чинь жинхэнэ биш ээ гэж хэллээ. You are stupid for believing in Jesus. Чи ямар Есүс итгэдэг ямар тэнэг юм бэ гэж хэллээ. Some of us will feel embarrassed. Тэгэд бидний зарим нь яг сандарч эхэлнэ. Better don't share.
Yeah, better don't share. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр тэгвэл ярихгүйсэн дээр шүү Some дээ. of us don't share because we don't know how. Заримдаа бидний зарим хуваалцдаггүй яагаад гэвэл бид нар яаж гэдгээ мэддэггүй. Because I did not attend evangelism class. Яагаад гэвэл би сайн мэдээ тараадаг сургалтанд сууж үзээгүй учраас би мэдэхгүй гэж боддог. Because when the pastor was training some of us on evangelism, I was away. Тэгээ пастор зарим нэгэнд нь зааж авах үед би тэр үед нь байгаагүй учраас би мэдэхгүй. So I don't know how to share. Тэгэхээр тийм учраас би яаж хуваалцах вэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Some of us say, I lack courage. I'm not strong enough. I'm not courageous, brave enough. Тэгээ би яг надад бол тийм зориг зөрөх бол байхгүй. Би тийм хүчтэй зоригтой хүн биш штэ гэж хэлдэг. See, my friend would say anything, so brave, but not me. Тэгээ манай найз Scared. бол чадна. Яагаад гэвэл тэр бол айгүй зоригтой. Харин би бол зоригтой биш. Even when I talk softly. Ер нь би зүгээр ярихтаа ч гэсэн айгүй зөөлхөн ярьдаг. Би айдаг. So I don't share. Тийм учраас би сайн мэдээ хуваалцахгүй. I'm not the sociable type, some of you might say. Sociable type. Sociable type, make friends easily. Аха. Би болохоор хүнтэй ингээд айгүй амархан найз болдог тийм төрлийн хүн биш ээ. Yeah. I walk on the street, I see somebody I don't know, I make friends, then I share. Not everybody is like that. Тэгээ жишээ нь миний хувьд гэх юм бол би годомжинд явж байгаа танихгүй хүн байх юм уу шүү танилцаал тэгээ сайн мэдээ хууршдаг. Гэхдээ хүн болгонтой бас тийм биш. There are many other examples why we don't share. Тэгээ бид нар яагаад сайн мэдээ тараадгүй гэдэг маш олон төрлийн шалтгаанууд бидэрт байгаа. Some of this description might describe you. Магадгүй саяны хэлсэн тэр зүйлсүүд таныг тодорхойлж бас болох юм. So which type are you? Та аль төрлийн хүн бэ? Don't put up your hands Мэдээж гараа өргөө битгий хэлээрэй. because it doesn't matter. Яг гэвэл энэ нэгт хамаатай биш. After what I'm going to teach you afterwards, it doesn't matter anymore. Тэгээ би одоо дараагийн юм ярихлаар энэ бүр ямар ч хэрэггүй болчихно. You will share bravely. Та зоригтойгоор хуваалцнаа. Okay, I want to help us to understand that our fear sometimes is imagined. It's not real. Тэгэхээр заримдаа дараагийн слайдн дээр би таагүй хэлье. Заримдаа бидний айдас гэдэг бол юу ч бодит биш зүгээр л нэг төсөөллөөсөө болоод айгаад байдаг. And our fear might be from the evil one. Тэгээ заримдаа бид нар зүгээр яг тэр муу сүнснээс болоод айгаад байдаг. Okay, this picture looks complicated, but it is not. Let me explain to За you. энэ зургийг ингээ харахаар их төвөгтэй харагдаж болох юм. Гэхдээ яг үндэ бол бас тийм биш. Би тайлбарлаж өгье. There are three groups of people in this picture. Тэгээ энэ зурган дээр гурван төрлийн хүмүүс байгаа. This one is God. За хамгийн ихнийх нь бол бурхан гэж юм. This one are all the people who not yet received Christ. They are pre-believers. За дараагийнх нь болохоор хараахан Христ итгэгчнэрийг Христ итгэлийг хүлээж аваагүй байгаа итгэгч нар. Зургийг маань аваад өгчээч л гэдэг шиг байна. I got a very loyal friend. My wife is listening in. За манай эхнэр бүр зургийг авахаа мартаад байсан амар чиртэн сонсож байна. За явуулсан уу? Once in a while, takes one select. And this one is believer. This one is you. За хамгийн тэр нь болохоор Христ итгэгчнэр буюу таныг илэрхийлж байгаа. Okay, now that you know what this picture is more or less about, let me explain. This picture is looking at outreach, but from the perspective of responsibility and role. За энэ зураг бол юунаас харсан зураг ч вэ? Responsibility and role гэсэн тий. Yeah. За хариуцлага болоод This person, what that person is supposed to do. За нэг л барьж авдаггүй. За юу ч юу. За өөрөг хариуцлагыг харуулсан зураг байна л гэж яах шиг байна. За би дараагийнх нь үлбрээс дахиад бариад авчи. Yeah. Okay. So when we look at the roles and responsibility of the individual, do you find that our role? За энэ ч бага хүмүүсийн нөгөө нэг үүрэг хариуцлагуудыг харуулсан зураг юм байна л да. Тэгээ эхний зураг дээр одоо жишээ нь бидний үүрэг хариуцлагын талаар бол хэлсэн байна. Is to share and to pray. Тэгээ энэ бол бидний үүрэг хариуцлага юу гэвэл хуваалцах тэгээ залбирах үүрэг хариуцлага. That means tell your story. Тэгээ энэ юу гэсэн үг вэ? Түүхийг хуваалцнаа л гэсэн үг. Is making that person safe your responsibility? Yes or no? За тэгэхээр тухайн хүнийг аюулгүй байлгах нь таны хариуцлага мөн үү биш үү? Аврах нь. Тухайн хүнийг аврах нь таны хариуцлага мөн үү биш үү? A lot
Yeah, no. A lot of us wrongly believe that after we share with that person and the person did not receive Christ, it's our fault. Бидний аягүй олонх нь ингэж боддог. Би сайн мэдээ тараагаад нөгөө хүн маань хэрэг итгэхгүй байх юм бол би буруу ярьчлаа. Энэ миний буруу, миний алдаа гэж бодох гэдэг. Өмнөдөө бол тийм биш. That's not your responsibility at all. Your responsibility is just to open your mouth and tell your story. Энэ бол таны хариуцлага ердсөөч биш. Таны хариуцлага бол амаа нэг л ярих, залбирах. So don't put the saving soul onto yourself as your responsibility. That's not your responsibility. Тэгэхээр бусдын сүнсийг аврах нь миний ажил гэж та өөртөө тийм хариуцлага битгий өөртөө тавь. Энэ таны ажил үүсэ биш. If anybody ever asks you the question, why is it after you share, nobody received Christ? Show them this picture. Хэрэв хэн нэгэн хүн таныг яагаад чи сайн мэдээ тарахлаар хүн юу нэг итгэдэггүй юм бэ гэж хэлэхэд энэ зургийг бас үзүүлж болох юм. My job is just to share. Миний ажил бол би зүгээр л хуваалцах. So look at God. God's responsibility is to save soul. Тэгээ бурхны одоо хариуцлагыг харах юм бол бурхан бол сүнснүүдийг аврах тийм ажилтай хариуцлагатай. And to direct the universe. Direct the universe. Yeah, God is in control of everything. За. But it Direct. is His responsibility to save soul. Тэгэхээр бурхны ажил бол ерөөсөө энэ дэлхийн ертөнцийг удирдах, манлайлах, тэгээд дээр нь хүмүүсийн сүнсийг аврах юм ажил. So can I ask all of you a question? Тэгээд та бүхнээс дахиад бүгднгээс нэг асуулт асууя. Now, which of you here, your name is Holy Spirit? Та нарын хэний ч нэр ариун сүнс гэдэг нэртэй вэ? Ариун сүнс гэдэг нэртэй хүн байна уу? Is anybody here called Holy Spirit? Ариун сүнс гэж дуудагддаг тийм нэртэй хүн байна уу энэ? No. My name is Tek Hong. I'm not Holy Spirit. Миний нэр бол Тэгхон. Би бол ариун сүнс бол биш. So is anybody's name here God? Энд ч байгаа хин нэгний бурхан гэж дууддаг хүн байна уу? Yes, Тийм нэртэй anybody хүн. here called God? За бурхан гэж дуудуулдаг нэртэй хүн байна уу? So who tells you you're supposed to save soul? That's the responsibility of God. Тэр яг хин бусдын сүнсийг аврах ёстой вэ гэвэл бурхан өөрөө л аврах ёстой. You just share. Та бол зүгээр л хуваалцна. So if people ask, your pastor asks you, why didn't you share? He has the right to ask that. Хэрвээ хин нэгэн хүн танаас чи яагаад хуваалцахгүй, ярихгүй, сайн мэдээ тараахгүй байгаа юм бэ гэх юм бол харин бол тэр бол зөв асуулт байна. So you look at the pre-believers. Тэгэхээр хараахан итгээгүй байгаа хүмүүсийн тухайд The role of the pre-believer is to hear your story. за тэдний хувьд бол ямар үүрэх уриалтай вэ гэхээр таны юу ярьж байгааг сонсно. It is to ask you question, Танаас асуулт асууна. and then he think and he decides whether to save, whether to receive Christ or not. Тэгээд гурав дахь нь болохоор сонссныхын дараа асуусныхын дараа шийдвэр гаргана. Тэгээд би үүнд итгэх үү, итгэхгүй юу гэдэг шийдвэр гаргана. So everybody have their individual Тэгэхээр responsibility. энэ ч байгаа бүх хүн тусдаа энэ зурган дээр байгаа хүмүүс өөр өөр гэсэн үүрэг уриалтай байна. And we all just need to play our role and do our responsibility and nothing else. Бид нар өөрсдөө яах ёстой вэ? Бид бүгдээрээ өөрт өгөгдсөн үүрэг хариуцлаган дээр байж түүнийгээ хийх нь л чухал. Тэр өөр зүйл рүү биш. So just to re-emphasize, what is your role and Тэгээд responsibility? бүгдээ дахиад нэгэн удаа сонсгоё. Таны үүрэг рөл юу вэ? It is to share, Энэ бол хуваалцах, it is to pray. энэ бол бас залбирах. And that's it. Тэгэл болоо. Yeah. So know our role. Тэгэхээр өөрийнхөө үүрэг рөлөө үүрэг даалгавраа мэдээд авчих. Don't add any extra role to Тэгээд yourself. битээ өөр дээрээ дахиж нэмж ийм юм хариуцлага үүрээд. Only God can save soul. Бурхан л хүний сүнсийг авардаг юм шүү. Бурхан л аврах боломжтой. So if you share and people did not pray to receive Christ, not your problem. Бусдад сайн мэдээд хараагаад нөгөө хүн чинь би Есүс Христийг хүлээж авах шийдвэр гаргаад залбирая гэж хийхгүй байх нь чиний асуудал биш. That's the job of the Holy Spirit. Энэ бол ариун сүнсний ажил. Okay, so after we know all that, let's look at the how. How do we tell our story? Тэгэхээр үүний дараа бид нэр харах ёстой зүйл нь бол хэрхэн бид өөрсдийнхээ түүхийг хуваалцах вэ? Okay, be truthful when I ask this question.
because it is meaningful to know where you are now and where you are in a short while's time when I teach you how to tell your story. За одоо хэдэн асуулт асуух үе та бүхэн яг үннээрээ өөртөө хариулаарай. Тэр чинь таны хаанд байгаа. Тэгээ хаашаа явах ёстойг чинь харуулна. So how many of you here know how to share the gospel? Some know, some don't know. But За та бүхэн хідэн хэрхэн сайн мэдээг тараах вэ гэдгээ мэдэх вэ? Гараа өргөөрэй. do you know how to share the gospel? Yes, no. If Сайн yes, put up your hands. сайн мэдээ тараахыг би Yeah. мэднэ. Яаж Some of тараахыг you do. мэднэ гэвэл гараа Some of you өргөөд. do, but Гараа others don't. It is okay. Зарим нь It is мэдэн, зарим нь мэдэхгүй. Зүгээр санаа зовлтгүй. Yeah. So I ask you another question. Би дараагийн асуултаа асууя. Listen very carefully and answer. За болгоомжтой сонсоод тэгээ хариулаарай. Have God been blessing you? Бурхан таныг ивэж исэн үү? Everybody should be putting up your hands. Ихэнх нь л бүгд л гараа өргөх ёстой одоо. If anybody did not put up your hands to this question, later on, please come forward. I brought anointing oil. I will pray for you. Тэгээ хэрвээ үнэхээр бурхан намайг ивээсэн гэдэг дээр гараа өрч чадахгүй байх юм бол цуглааны дараа хүрээдээр би таны төлөө залбирч өгнө. If you received Christ yesterday, God has touched you and has blessed you. Тэгээ дөнгөж өчигдөрхөн Есүс Христийг хүлээж авсан байх юм бол бурхан таныг үнэхээр ивэж эхлэх болно. When you have been a Christian for many years, God has blessed you and touched you many times. Хэрвээ хэсэг хугацааны өмнө зөндөө олон хугацааны өмнө Христ итгэсэн байх юм бол маш олон удаа бурхан таныг ивээсэн тодорхой. So do you know how to tell stories? Тэгэхээр түүхийг хэрхэн ярих вэ гэдгийг та мэдэх үү? Actually, I believe everybody here tells stories. Яг өндөө бол би бүх хүн ярьж чадна гэж итгэж байна. I know because I asked your teachers when you were young. За when you were young In school. Yeah. Yeah. За биднийг сургуульд байхад багш нар ч гэсэн биднээс асуудаг шүү дээ. Yeah. And your teachers say you talk non-stop in class. Тэгээ багш нар чинь та нарт юу шилдэг вэ гэхлээр чи ядаргаатай яасан их ярьдаг юм бэ гэж шилдэг байсан баха. Because you're telling story to your classmates all the time. Яагаад гэвэл хичээл дээр та ингээд хажуудлах хүүхдээ яриад байдаг шүү дээ. Тэр чинь л шүү дээ. Yeah. So don't tell me you don't know how to tell stories. Тэгэхээр би одоо юм ярьж чадахгүй гэж битгий хэлээрээ. Та чаднаа. But today I will teach you how to tell an effective story. Тэгэхээр одоо би үр дүнтэй түүхийг хэрхэн хуваалцах талаар би та бүхэнтэй бас хуваалцж үзлээ. And I'm quite confident that by the end of this sermon, everybody will put up their hands when I say, do you know how to share the gospel? За ингээд сургалт номлолын дараа би та хэрхэн түүхийг хуваалцахыг мэдхүү гэж хэлэх үед та бол би мэднэ гэж гараа өргөнө гэдэгт бол би итгэлтэй байна. Because telling story, sharing the gospel, and giving testimony is actually the same thing. Сайн мэдээ хуваалцах, түүх ярих, гэрчлэлээ хуваалцах гэдэг бол яг үндэ бол адилхан. Okay, about how? Let's look at the yellow part of the screen. It says how to tell a good story, which is the same as share the gospel and testimony. Тэгэхээр яг эхлээд тэр шар дээр бичсэн хэсгийг харъя. Энэ нь одоо юу гэсэн үг вэ? Хэрхэн сайн түүхийг хуваалцах вэ гэсэн байгаа. Ер нь сайн мэдээ хуваалцах, гэрчлэлээ хуваалцах гэсэн үг. So your story should go something like this. It must start with struggle. За одоо ингээд түүхчин бол нэг иймэрхүү байдлаар явна. Нэг айхтар асуудал одоо юу гэх юм те түүхтэй бол биш. Then it must continue with breakthrough, and I will explain little bit by little bit. За тэгээд энэ цаашаа эхлээ асуудлыг ярина. Тэгээ асуудал нь цаашаага ингээ багаар ингээд нөгөө нэг ингээд breakthrough гэдэг тийштэй би бүгд юм Монгол. When I elaborate things. За нэг ингээд сэдв рүүгээ ингээд цаашаа явна. Then you describe your victory. Тэгээ асуудлыг яриад асуудал нь цаашаага жоохон задарж байгаа дараа нь ялалтын талаар буюу тийм шийдлийн талаар. Finally, you mention your secret weapon. Тэгээ дараа нь та өөрийнхөө тэр нууц зэвсгийн талаар бол хуваалцна. Хамгийн сүүлд нь. How do you guys tell your story? Normally it goes a bit like this. За одоо ингээд яг яаж ирнэ гэсэн үг. Иймэрхүү байдлаар явна. You tell your friend who is not a believer. За Христ харах итгэж бич найстаа Praise the Lord. God saved me. God healed me. Өө бурхан алдар шиг бурхан намайг эдгээсэн, бурхан намайг аварсан. You know, if you're talking to a Christian, the Christian is going to tell you, praise the Lord. No, maybe louder than you. Яг сайн яг ингэж ярьсан шиг хэрвээ та өөрийнхөө христч найстай ярих юм бол нөгөө найс ч гэсэн барагдав танаас чанга дуугаар өө бурхан алдар шиг гэж хэлэх байх.
when a non-believer hears your story with a praise the Lord, God healed me, they are going to say coincidence. Тий. Хэрвээ та Христ итгэж биш хүнтэй очиод яг энэ шиг ингээд бурхан алдар шиг бурхан намайг эдгээсэн аварсан гэж ярих юм бол тий. Ямар балаа юм байж яа ёо. Superstition. Чи станерын тийм юу гэдэг үлээ нөгөө мухарсагтай амтан байж таа гэж тань хэлнэ. Because you took the medicine that doctor gave you. За тэгээд эмчийн өгсөн имийг л чи уусан штэ ер нь бол Everything you talk about God. чи тэгэхэд бүх хилийн бурхнаас гэж яриад ах юм. So when you start your story that way, nobody listens to you Ийм маягаар та ярих юм бол таны хүн сонсохгүй. except people from the same church. За яхаа сүмийн хүн сонсох байх. Okay, so that is really the wrong way to tell your story. Яг үндэ бол энэ бол үнэхээр буруу арга гаргашлал. Always tell your story by telling your struggle. Тэгээ аливаа нэгэн түүхийг хуваалцж байгаа бол ямар асуудал байсан бэ гэдгээс эхлэх хэрэгтэй. Tell your friend that you want to share the gospel with that for many months, stomach ache. Тэгээ одоо та сайн мэдээ тараамаар байгаа тэр найз нар очиод айгүй олон сар миний жишээнд гидс өвдсөн. When the weather becomes huiteng, more painful. Гадаа хүйтэн болонгол бүр их өвдөд эхэлсэн. I eat medicine, all kinds of medicine, doesn't help me. Би айгүй олон төрлийн юм уусан. Гэхдээ энэ надад тусуулж чадаагүй. Yeah. Sometimes I have to lie down in bed. I can't even walk. Sometimes би заримдаа бид нар яадаг вэ гэхээр бүр ингээд Share your struggle. икрээд те бүр явж чадхаа байж нөхцөл байдлаас гэх мэт тэр асуудлаа эхлээд ярих хэрэгтэй. Your friend will probably tell, yeah, I also have the same problem. Найз ч гэсэн магадгүй би бас заримдаа тийм асуудалтай байдаг шүү гэж хэлж магадгүй. People relate to your struggle. Хүмүүс таны асуудалтай чинь ер нь холбогддог. Because a Christian who tells stories normally talk like they are the superheroes, supermen. Тэгээ ер нь бол христчнэр бол ихэвчлэн дандаа тийм супер баатар шиг юм ярих гэдэг. People get the impression that Christians never struggle. Тэгэнгүүт л яах вэ? Хүмүүс христч хүмүүс юм шиг асуудалгүй байд юм гэж бодох гээд. So they think we are not normal. Гэтэ ингэх юм бол энэ бол нэг өмнөдөө бол тийм Therefore your story don't impress people. Тэгэхээр эн чинь таны төвч нь хүмүүс нэх хайхтар яахгүй. Гайхуулахгүй. But when you share your struggle first, your pain, your suffering for weeks and months, they relate to that because you are a normal person to them, just like them. За тэгэхээр хэрвээ та өөрийнхөө асуудал бэрхшээлийг ярих юм бол яг л тэр хүмүүстэй адилхан би энгийн л хүн гэдгээ та бас ойлгуулж байгаа гэсэн үг. Then you mention a breakthrough. Тэгээ та яг дараагийнх гол юм ярьж эхэл. Yeah, I suffer for month suddenly. Тэгээ би бүр сар гараа өвдсөн гэдэг нэг удаа Something happened. нэгэн зүйл тохиолдсон гэж. I took this medicine with warm water, and after that, I was okay. Тэгээ би энэ нэмийг би бүлэхэн усаар даруулж уусан чинь би зүг зүгээр болцсон. Yeah. No longer pain. Дахиад ямар ч өвдөлт байхгүй болсон. I can stand up and walk. Би босоод зогсоод алхаж чаддаг. This happened just a few days ago. Just хэдхэн өдрийн өмнө ийм зүйл болсон. And today, the victory part is today, after many days, I remain okay. Тэгээ өнөөдөр ч гэсэн би одоо бол өвдөхгүй байгаа тийм. This is a victory part. So struggle, breakthrough, and then victory. Victory is God healed you, but don't mention God. Just mention I am okay. За эхлээд яг асуудлаа ярина. Дараа нь яг юу болсноо ярина. Тэгээд ингээд ямар үр дүн гарснаа ярина. Юуны төрөнд төрөлхөө бурхан гэж битээ дуртаарай. By now, even if you don't tell them the secret weapon, they're going to ask, so how? What did you do? Тэгээ хүмүүс асууна чи яг яасан юм бэ? Яг юу болсон? Чи яг яасан гэж асууна. And tell them the secret weapon. Тэгээ тэр үед нь л нөгөө нэг нуус зүйлээ ярих хэрэгтэй. Say, I believe that my church member pray for me. I believe. Тэр үед нь тайлбартай. Би чуулганы маань нэг хүн миний төлөө залбирч өгсөн. Тэгээ би түүнд нь итгэсэн. I don't know about you, but because I'm a Christian, I believe that when they pray, God heard the prayer and God answered me. Тэгэхээр би үнэхээр итгэсэн. Яг л би бурханд итгэдэг учраас бурхан залбирсан, бурхан миний залбиралд хариулаад намайг эдгээсэн. Okay. So what I've done is to explain to you, weaving in a lot of human psychology. Okay. When you review the secret weapon right in front, hallelujah, God healed me. Nobody listens to you. Яг хүмүүс бол яг өөрийнхөө л арга замаар л юмыг ойлгодог тий. Гэгүнт ингээд амар супер ингээд халалуя бурхан намайг эдгээчлээ гэх юм бол хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй. But when you share your struggle first, Хэрвээ та асуудлаа хэлж ярил
you hook them because maybe they have the same struggle. Тэдний анхаарлыг татж байгаа тийм магадгүй тэдний заримдаа адилхан асуудалтай байж болох юм. So your story goes like this: struggle, breakthrough, victory, and secret weapon. God comes in last. Тэгээ яг эхлээд асуудлаа ярина, тэгээ гол зүйлсүүдээ ярина, тэгээд үр дүн буюу ялалтаа ярина, хамгийн сүүлд нь яг Бурхны талаар ярина. And because you tell your own story, nobody will say bluff. Because it's your own story. Та өөрийнх нь түүхийг ярихад бол хүн ер нь бол нэг доогож инээдэггүй. Ягаад гэвэл энэ таны л түүх учраас. Yeah. There is a spiritual component to everything that we do that is spiritual. Okay? Бидний хийж байгаа бүх зүйлд яг сүнслэг We must зүйлс pray. байгаа. Тэгээд бид залбирах хэрэгтэй. Don't write from the beginning that I also can pray for you. Come, give me your hand, you know. Don't do that. Шууд ингээд юу юугийн тухайн төрөлхөө аль бичний хөдлөө залбираадах юм. Аль наашаа гараагүй гэх But бити you тгийж pray, яахтар. God use my story to Түүний touch оронд people. хэрвээ тий бурхан залбирах юм бол бурхан надтай адилхан чамааг бас яах вэ? Try a new way of telling your story. Тэгээ өөрийнхөө түүхийг арай жоохон өөр байдлаар бас хуваалцахыг There's хичээдэг. so many stories you can tell because God has blessed you. Та маш олон түүх олон гэрчлэлүүдийг хуваалцах чадна. Яг бол бурхан маш олон байдлаар таныг ивээс учраас. Yeah, you can talk about your healing. Та өөрийнхөө идэрлийн талаар ярьж болно. You can talk about an opportunity that God give you to help people. Бусад туслах боломжийг бурхан надад өгсөн талаар ярьж болно. Or when you are in need, somebody came and helped you. За тэгээд танд ямар нэгэн хэрэгцээ шаардлага байгаад бурхан яг something came and you helped me. Yeah, somebody came to it. А тэгээ минь хэн нэгэн хурж ирээд You help тэгээд people or people асуудал. help you. Yeah. Тэгээд би бусад туслаад тэгээд Yeah. бас тусламжийг хүлээж авсан талаар ярьж болох юм. Now, when you tell story, don't be pushy. Тэгэхээр бусдтай хуваалцах байхдаа бүр ингэ хүчилж битгий ингэж түлхээр. In the past, because you mistakenly think that when you share, somebody must receive Christ, so you're very pushy. You want to receive or not? God is good, you know. God is really good. You must believe Him. You're pushy. But now that you know your responsibility is just to share, tell a good story. За одоо яг заримдаа бид нар сайн мэдээ тараахлаараа хитрхийг яарснасаа болоод хүмүүсийг одоо итгэмээр байна итгэж гинүү гэд тэгээд өгдөг харин түүнд боломж олох хэрэгтэй. There is a Chinese saying, we call it 放长线钓大鱼. За хятадаар нэг ийм хиллэг бол байдаг гинэ. Let me translate. За би үнийг нь одоо орчуулж өгье. That means if you want to fish a big fish, you release a long line. За энэ юу гэсэн үг гэхээр том загас баримаар байгаа бол утсаа урт сунгаал гэж хэлдэг. Yeah. So you just release the line. Нөгөө Let go the line. сатурка улам илүү чааш нь явуулж өгөх хэрэгтэй. And when you release a long line, the line goes deep into the water. Тэгэхээр яг уртс маань сатурк маань урт явах тусам усны гүн рүү The очно. current brings it far away. Урсгал нь за. Will bring the line far away. За тэгээд юу хаа тэгээ урсгалаараа ингээд бүр ингээд хол явах юм байна л да. And when there's a tuck tendency is that the fish will be big. Тэгээд ямар нэг юм ингээд тулаад мэдрэгдэх юм бол тэр загас барьсан гэсэн. Be patient. Тэгээд төвчээртэй байх хэрэгтэй. Hook the big fish. Тэгээд том загсыг барих хэрэгтэй. Yeah. Next slide tells you that you need to partner the Holy За Spirit. дараагийн хэсэг бол ариун сүнстэй хамтрах талаар бол харуулж байгаа. Remember, our job is to share. За бидний ажил бол хуваалцах. Sometimes we share a lousy story. Заримдаа бид нар нэг утгагүй нэг тийм хаашааш түүх ярьдаг. Doesn't matter. Яах вэ? Тэгтээ зүгээр. Because the Holy Spirit will take your story and put it deep into people's heart. Тэгээ заримдаа ариун сүнс яадаг үг гэхээр бидэрт өөрт маань ингээд хаашаа юм шиг тэр түүхийг маань аваад тэр хүний зүрхнийг бүр гүн газарлаа авчиж өгдөг. That one is not your job. Your job is just. Тэр бол таны ажил бол биш шүү. Та бол зүгээр ярих хэрэгтэй гэсэн. Yeah. You see, let me tell you, I used to be the person that people tell story to. За би яг хүнд их түүх ярих дуртай тийм төрлийн хүн байсан. When that Christian friend tell me a story, I go, За зарим христийн найз нар маань надад түүх ярихлаар би тоодоггүй. I don't believe. Би итгэдэггүй байсан. I think it's rubbish. Энэ шалт хэрэггүй юм. I think the story is not real. Түүхээс худлаа гэж. Then one day in my life,
I encountered a big problem. Тэгээ би нэг удаа өөрөө амьдралдаа асуудалтай тулгарсан. And I tried ways and means to solve my own problem. Тэгээ би өөрийнхөө асуудлыг яг өөрөө шийдэх гэж бол оролдсон. I was unsuccessful. Тэгээ би амжилтгүй болсон. So my problem got bigger and bigger. Тэгээ миний асуудал том болоод байсан. Then I remembered that Christian friend who told me that story. Тэгээ би манай Христ итгэж найз маань хуваалцсан түүхийг би санаж эхэлсэн. Suddenly I feel that story is real. Тэгээ би юу бодсон бэ? Гівгүнд нэр түүний яриадсан түүхнэр үнэн байхаа гэж бодсон. Тэгээд би Call up that person. жижигхэн найдвар төрөө би найз руу уцсан. Can we have coffee? Тэгээ бид нар хамт кофе ууж болох уу гэд найз руу хэлсэн. He said, don't want. Тэр үлээ би уумааргүй нэ гэж хэлсэн. I said, never mind. Let's have a meal. Let's have a lunch, a big lunch. Тэгэхээр нь би Good place. гоё газар сайхан хоол идцгээе. Би төлөё гэж хэлсэн. He said, okay. Тэгсэн чинь тэгье гэж хэлсэн. So we went out for lunch. Тэгээ бид нар хоолнд орсон. And I asked him, the story that you told me the other time? Чи нэг өмнө нэг түүх яриадсан санаж байна уу? Which one? I don't know. Аль нь би санахгүй байна. So I told him the story that he told me. Тэгээ тэр маний хүний надад ярьсан түүхийг би буцаагаад өөртөө нь ярьсан. And he goes, that one. Тэр үү? За. So you said that in the end, people pray for you and you got, the problem was solved, right? He said, yeah. Чи өөрөө хэлээ үстэй. Залбирх юм бол асуудал байхгүй болно гэж хэлдэг байсан шүү дээ. Тийм. So I asked him, I'm not a Christian. Би тэгээ хэлсэн. Би бол тийм Христ итгэж бол биш. If you pray for me, will God answer your prayer for me? Because I'm not a Christian. Би Христчин биш ч гэсэн чи Христчин юм чинь чи залбирх юм бол Бурхан чинь сонсоод надад туслах байх. He said, can let me pray for you. Тэгэхээр нэг чадлагүй яадаг юм би залбираад үгүй гэдгийгсэн. So I asked him how to pray. Тэгэхээр би асуусан. Тэгээ яаж залбирх юм? So he said, you close your eyes. Чи зөв нүдэ анчих. Give me your hand. Гараа надад өгчих. I said, cannot lah, because you are a man, I'm a man. Чи эрэхтэй би эрэхтэй хоёулаа гараа бариад сууж байгаа юм бол сонио харагдана үстэй. No, you must give me your hand. Гүй зүгээр чи гараа надад өгчих. За гараа өгье So гэж. he hold my hand. Тэгээ миний гарыг барьсан. And he put one hand on my shoulder. Тэгээ нэг гараараа миний мөрөн дээр тавьсан. And then he prayed. Тэгээ тэр залбирсан. Immediately I felt better. Тэгээ би яг тэр даруйханда би маш өөр болж байгааг мэдэрсэн. A good story is, after you tell your story, you let go the line, you don't care. Тэгээ үнэхээр сайн түүх бол та ингээ түүхээ ярьчаад But the seed is already sown. түүхээ ярьчаад нэг утсаа ингээд уртаа үлдээж байгаатай адилхан тэр түүхий чинь өрн аль хэдийн зүрхэнд нь суулгах шүү дээ. When your friend has a problem that he cannot solve, he will remember your story. Тэгээд таны сайн мэдээ хуваалцах хүн чинь асуудал бэрхшээлээ тулгарх үедээ тэр үед таны ярьжсэн түүхийг дахиад сандаг байгаа. It doesn't matter whether you told a good story or not. Тэгээ яг үндэ бол тийм амар гоё түүх ярьсан ба яриаггүй тэр бол нэг хамаатай бол биш. When he told me the story, I said, Тэр маань найз минь түүх ярих үед би шал хэрэггүй гэж тоосон. Аргсан. I had problem, I remembered his story. Гэхдээ би өөрөө асуудалтай тулгарх үед би тэр түүхийг санаж эхэлсэн. Because story is about sowing seed. Тэгэхээр түүх гэдэг бол ерөөсөө үр цацж байгаатай адилхан. Story is about giving hope. Түүх гэдэг бол найдварыг өгж байгаатай адилхан. And the Holy Spirit will take your story Ариун сүнс таны түүхийг чинь аваад and then work in that person's heart and that person's life. тэгээд тэр хүний зүрх сэтгэл дотор нь ингэж хөдлөгдөг. And you just wait. Тийм учраас зүгээр л хүлээ. It may be next week. Магадгүй дараагийн 7 хоногт болж болох юм. It may be next month. Эсвэл дараагийн сард л үр дүнгээ харуулж болох юм. Doesn't matter. Тэгээ энэ асуудал биш. Та битгий өмнө санаа зов. And at the right time, that person that needs help will remember you. Тэгэхээр яг зөв цагтаа зөв хэрэгцээтэй үед нь тэд таны ярьсан түүхийг санах болно. Can we have suteche together? Бид цай ууж болох уу? Сүтэцээ. They said no. I want a ho-ho. Тэгэхээр би хорог иднэ сүтэцээ авахгүй гэж. Okay. You do your part. In this whole sequence, you do your part. Holy Spirit will do His part. At some point, that person will become saved. Тэгэхээр та өөрийнхөө хийх ёстой зүйлээ л хий. Ариун сүнстэй хамтарч хий. Тэгээд ариун сүнс өөрөө тэр хүний амьдралд яг хэрэгцээ цагт нь ажиллая. Share your struggle. Түүхээ Share асуудлаа your яар, breakthrough, гол юмудаа яар, share your victory. ялалтаа буюу амжилтаа яар. Secret weapon last. Тэгээд түүний цаадалд ямар чухал зүйл байгаа вэ гэдгийг хэл. Yeah.
Don't force your belief on people. Тэгэхээр бусдыг итгэхэд нь бүр ингээд ятгаад бүр ингээд араас нь бити тэгээрээ. At that point, they are not believers yet. Тэр үедээ бол тэр хүн чинь хараахан итгэж болоогүй байгаа шүү дээ. At some point later, they will be. Тэгээ зарим хэсэг хугацааны дараа итгэж болдог. Let go a long line to catch a big fish. Тэгэхээр яг юу гэсэн үг лээ нөгөө сатурка айлал хурдхан яв тэгээ чи том загас барих болно. Төвчээртэй байгаарай. Right. When we look at the next screen, we just examine a few other things. I just want to encourage you. За дараагийн слайд дээр би зүгээр та бүдгийг урамшуулах зорилгоор хэдэн зүйлсүүдийг хараадгая. Right. See, why is it you need to take some time after you tell your story? It's because human being is like that. When I have problem, I run to church. No. I will try to solve the problem. Яг хүн ер нь бол яг угсаал тэгж ажилладаг шүү дээ. Бид нар яагаад заавал хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй гэвэл бид нар асуудалтай болсныхан дараа шууд би сүмд очие гэд бодчихдаггүй. Эхлээд өөрөө асуудлаа шийдэх гэж оролддог. So let your friend try his own way of solving problem. Тийм болохоор тухайн хүн өөрөө ч гэсэн алж оноод өөрийнх нь боломжийг шийдэх гээд оролдох боломжийг олгох хэрэгтэй. When he calls you to tell you, can we meet, can we talk? Actually, inside, he already believed that God can do it. За тэгэхээр хэрвээ таны найз чинь тань руу уцтаад хойлоо уулзч болох уу? Ингээд тэр талаар дахиж ярьцлах уу гэж ихэвэл харин айлах уу? Тэр үед уулзах хэрэгтэй ягаад бол бурхан дээр дотор ажиллаа хийж байгаа. And all because you tell a story. Ягаад гэх юм бол та түүхээ өмнө хуваалцсан байсан учраас. Some of you think I'm very lousy in telling stories. Би зарим магадгүй бодчихлох юм. Би түүх ярихдаа тийм сайн биш ээ, жоохон онцгүй. So let me ask you what is more important? The- Your storytelling skill or the Holy Spirit? Which are more effective? Тэгэхээр ариун сүнс чухал уу эсвэл таны түүх ярих чадвар чинь чухал уу? Аль нь чухал вэ? Yeah, obviously it's the Holy Spirit. Мэдээж хэрэг ариун сүнс шүү дээ. So your willingness to share is the starting step. Тэгэхээр Just share. тэр хамгийн түрүүнд хийх ёстой зүйл чи юу гэвэл сайн мэдээ хуваалцах тал дээрээ өөрөө эхлээд зүрхсэтлээс ингэж хуваалцах хүсэлтэй болох нь өөрөө чухал. Тэгээд зүгээр хуваалцах хэрэгтэй. You know, in Singapore, all of you know who Lee Kuan Yew is, right? Тэгээд магадгүй та бүхэн зарим нь бол мэдгүй байх. Lee Kuan Yew гэдэг Сингапурын үүсгэн байгуулагч. Lee Kuan Yew is Lee Hsien Loong's father. He's like our modern prime minister, the founding father of Singapore. Lee Kuan Yew бол Lee Hsien гэдэг саяхан хүртэл байсан юуны prime minister нөгөө ерөнхий сайдынх нь аав байгаа. He's very fierce. Амар зоригтой. People try not to talk to him. Тэнтэй бол хүн ер нь бол ярих хүсдэггүй. Yeah, because he will scold you. Яг л тэр дөвөө өнөрөө загнаад эхэлдэг. So how do people like that hear about God? Тийм төрлийн хүмүүс яаж бурхныг сонсох вэ? You see, there is somebody that Lee Kuan Yew admire. За Майер гэдэг чи юу гэсэн үг лээ? Admire. That means respect. За Lee Kuan Yew бол хин нэг бас хүндэлдэг бас тийм хүн байгаа. That person is a chief investment officer of our government investment company. За засгийн газрын нэг хөрөнгө оруулалтын компани гол дарга нэг тийм хүн байсан. Тэрийг бол мань хүн бол нэлээд хүндэлдэг байсан. But he helped the Singapore earn a lot of money. Тэр бол яасан бэ гэхээр Сингапурыг маш баян болгоход нь тусалсан хүн. Now that person is a Catholic. Тэр хүн бол христчин бол биш, католик хүн байсан. So Lee Kuan Yew will call him up to talk about money. За Lee Kuan Yew болохоор мань хүнийг дуудаад мөнгөний талаар ярилцах гэж дуудсан. This guy will share with Lee Kuan Yew his stories. Тэгээд тэр хүн юу гэсэн бэ гэхээр Lee Kuan Yew-д өөрийнхөө түүхийг хуваалцсан. He used this method: struggle, breakthrough, victory, secret. Тэгээд түрүүний ярьсан нэг ихлэ асуудал за тэгээд дараагийнх нь гол юмнуудыг тэгээд ямар ялалт байсан дараа нь ямар нууц юм байсан гэдгийг бол тий загвараар ярьсан баг. So Lee Kuan Yew is known to call him up to not only talk about money but to talk about life. Тэгээд Lee Kuan Yew бол тэр залууг урагтаа зөвхөн мөнгөний талаар ярихыг хүсээгүй бас амьдралын талаар ярилцахыг хүсэж байсан. So you see, you may feel that you don't know a lot of people. You may feel. За тухайн хүнийхэн талаар та магадгүй сайн мэдэхгүй гэж бодож болох юм. Тийм би хинч биш те өөрийгөө юусэн үнэлэхгүй гэж бас болох юм. The important thing is God will use you to talk to somebody that only you can talk to, other people cannot. Гэхдээ чухал зүйл нь болохоор зөвхөн таал ярих боломжтой тийм хүмүүс бас байгаа. Тэр бурхан тэр
зорилгоо таныг ашиглахыг хүсэж байгаа. So you can. Тийм учраас та чадна шүү. Та чадна шүү. You don't need to stand here to Та tell. энд зогсох шаардлага байхгүй те түүх ярихын тулд. You can go to the market. Зах дээр очиод ярьж болно. I go to Bayang Zuk market Баянзүрх зах руу би to очсон. buy beef. Yeah. Мах авахын тулд түүхрийн мах. So if you go there a lot, you know somebody there. За тийшээ очих юм бол та магадгүй таньдаг хүн чинь ч бас байгаа бах. Share your story. Тэгвэл While түүхээ you're ярилцах bargaining хэрэгтэй. about your beef, you can tell your story. Тэгээ мах авахтаа хүмүүстэй яриад үн мөн ярьж явахдаа өөрийнхөө түүхийг бас ярьж болно. You know, my pain is not gone. Оо миний өвчин байхгүй болсон шүү дээ нэрээ. Struggle for a long time. Тэгээ би өөртөө аюул олон жил зовж исэн штэ гэж. Okay? So God can use За, it. Бурхан таныг ашиглаж болно. Чаднаа. All right. So sharing the gospel, Сайн мэдээ хуваалцна гэдэг нь giving testimony. гэрчлэлээ хуваалцах. If your pastor encourage you, you say, "No, I cannot do a skit." Хэрвээ таныг гэрчлэлээ хуваалцна гэсэн үг хэрвээ пастор чинь хуваалцаач гэж та магадгүй би аяагаад байна гэж хэлж болох юм. Can you tell sorry? Та одоо тэгвэл түүх ярьж чадах уу? After the few minutes that I spent with you, can you tell your story? Нилээд минут л ярьлаа шүү дээ тий одоо. Your healing. Түүх ярьж чадах уу? Өөрийнхөө эдгэрсэн түүхээ Somebody's story. хин нэгэн танд тусалсан. Somebody help your story. Тий ямар нэгэн түүхийг та ярьж чадах уу? Өөрийнхөө түүх шүү дээ. Yeah, you don't have to come and share a sermon. Заавал ямар нэгэн байдлаар номлох албатай ерөөсөө биш. You just tell your story. Зүгээр л өөртөө болсон юм аа л ярина гэсэн үг. I forgot my jacket. Би куртка мартчихсан байлаа. Then I walk out there, but too far away from house already. Тэгээ би нэг газар руу зөндөө явсан чинь гэрээс аягүй холдсон. Wind blow, I feel so cold. Салхи хүлээгээд амар хүүтэн байсан. Somebody I don't know come and say, you need this. Take it." Тэгээд би танихгүй нэг хүн хөвж ирээд мачи энийг нөмрөө гэд надад өгсөн. Yeah. So that is struggle. Асуудал байна. True. Гол зүйлсүүд нь байна. Тэгээ ялалт нь байна. After you wear the jacket, you don't feel Таны cold. ялалт чинь бол яг уу та хүрттэй болсон, дулаахан болсон. Then you go, but I don't know that person. Why give me jacket? Гэхдээ би яг уу тэр хүнийг би мэдэхгүй ягаад надад хүрт өгснгийг би ойлгоогүй. Then your secret weapon may be. Because when I feel cold, I was praying. Тэгтээ таны нөгөө нууц зүйл чи юу гэхээр гэхдээ яг үнэндээ бол би бурхнаас залбирсан байсан юм аа. Maybe an angel from heaven come and give me. Магадгүй тэнгэрээс бурхны тэнгэрч хурж ирээд надад тусалсан байж болох юм. This kind of story people. Ингээ иймэрхүү түүхийг та бид нар ярьж чадна шүү дээ. It's a simple story. Маш энгийн түүх. But it is the story that will touch somebody's heart because Гэхдээ энэ- he might be in need one day. Энэ түүх хэн нэгний зүрх сэтгэлд хүрээд хизээ нэгэн цагт түүний амьдралыг өөрчлөх юм. So remember, sharing the gospel is the same as telling a story. Тэгэхээр сайн мэдээ тараана гэдэг бол та өөрийнхөө түүхийг хуваалцахтай л адилхан. So let me ask you a very simple question. За одоо нэг энгийн асуулт асууя та бүхэдээс. Do you know how to share the gospel? За одоо та сайн мэдээ яаж тарахыг мэдэх үү? Or do you know how to tell your story? За эсвэл та түүхээ хэрхэн хуваалцахыг мэдэх үү? Одоо харъя гэнэ. Мэднэ гэж гараа Anybody who don't put up hands, you come forward, I pray for you. за God anointing. гараа өрөхгүй байх юм бол бараг дахиад эхэлчих магадгүй байх шүү дээ. За тэр яг тэрийг бол хэлээгүй шүү. Би залбирч игээд гисэн шүү. За Okay, you know how. та одоо мэднэ Ask те. you another question. Яаж гэдгийг та мэдэх үү? Do you dare to tell your story? Тийм та ер нь түүх ярих эрхтэй хүмүүн үү? Struggle, Чадах уу те? true, Асуудал байна. victory, Тэгээ гол зүйлсүүдээ ярина. Тэгээ ялалтаа ярина. weapon. Тэгээ нууц цаана байсан гол хүч чадлаа ярина. So you don't start with praise the Lord. Шууд ингээд хаалуулъя бурхан алдар шиг Есүс баярлалаа гэд битээ тэгээрээ. Secret weapon is last. Тэр чинь хамгийн чухал юу зэвсэгч учраас хамгийн сүүлд ярина. I was in pain. Ингээ асуудал ярина, зовсон гэдгээ Do ярина. that. Яа чадна үстэй. Yeah. За чадна шүү дээ. If you can tell your story, Хэрвээ та өөрийнхөө түүхийг ярьж чадж байгаа бол you can do personal mission. та яг хувийн илгээлт хийж чадна л гэсэн үг. And therefore, Тийм учраас you can fulfill the great commission. та бурхны өгсөн агуу зэрхэмжийг биелүүлж чадна гэсэн үг. So in this church, mission is not just for some people. They will continue to do that. Yeah. Тэгэхээр энэ сүмийн илгээлт гэдэг бол зөвхөн нэг хэсэг бүлэг хүмүүсийн ажил Mission төрсөн биш. is for everybody. Илгээлт гэдэг бол бүх хүн зориулагдсан ажил. And what is mission to you? Таны хувьд илгээлт гэж юу вэ? Tell a story. Түүхээ ярих, Struggle, асуудал, breakthrough, гол зүйлсүүд, victory, ялалт, weapon. нууц зэвсгээ ярина гэсэн. And after you tell your story, Тэгээ түүхээ ярьсан дараа relax. зүгээр 50 бай. Зүгээр 50 бай.
Ягаад гэвэл таны ажил дууссан учраас. Та өөрийнхөө ажлыг гүйцэтгсэн. The Holy Spirit will take your Одоо ариун сүнс өөрийнхөө ажлыг хийнэ. and do something with it. Not your Нөгөө хүнтэй чинь өнгөний амьдрал өөрөө ариун сүнс өөрөө ажиллана. Энэ таны ажил биш. Ямар нэг тийм дарамт бэрхшээл бити өөр. Зүгээр л баяр хөөртэй. Yeah? Тийм биз дээ. Can I pray for all of us? Би таны төлөө залбирч өгч болох уу? Yeah? Where you are seated, just bow your heads. За яха сууж байгаа газараа толгоогоо Бурхны өмнө гудаалгаад So we want to pray a prayer of commission because we want everybody to be involved in mission in this church. тэгээ цөмөр хамтдаа Бурхны өмнө ирээд залбирая. Хүн болгон энэ сүмийн хүн болгон Бурхны илгээлтийн эзэд байхыг хүсэж байгаа учраас. So dear God, I thank you for this group of excellent storytellers. Бурхан минь энд байгаа үнэхээр гайхалтай түүхийг яригч болох хинчээ байгаа хүмүүсийн төлөө тань талархаж байна. That they will tell their stories. Тэд нэр өөрсдийн түүх хуваалцах болно. Stories of blessing. Ивэл өрөөлийн түүхээ хуваалцах болно. Stories of healing. Эдгэрлийн түүхээ хуваалцах болно. Stories of you stepping in at your point of need to bring about change. Таны тусламж бидний амьдралд хэрэгтэй байх үед та хэрхэн орж ирсэн тэр түүхийг хуваалцах болно. Help them to bravely share their struggle, Их эзэн минь ээ, өөрсдийн асуудлыг бусдад хуваалцахад та тэдэнд туслаарай. breakthrough, and victory. Тэг гол чухал зүйлсүүдийг яриад хэрхэн ялалт байгуулсныг бас ярихад туслаарай. And finally, to bring in the secret weapon. Тэгээ эцэст нь инхээр тэр нууц зэвсэг болох зүйлийг хуваалцахад туслаарай. Then after that, help them just relax and release. Тэг их эзэн минь тэр бүгдээ хуваалцсныхын дараа ариун сүнс дотор тайван байж ариун сүнсний дараагийн ажлыг даатгахад нь туслаарай. Through this simple way, we believe that many will come to the saving grace of God. За энэ бүх энгийн зүйлсээр дамжуулаад бурхан минь маш олон хүмүүс тань дээр ирж итгэл найдраа өгнө гэж бид итгэж байна. So Holy Spirit, would you come and saturate their life with that faith and power and love. Ариун сүнс минь та биднэртэй хамт ирж тэр итгэл найдвар дотор ажиллахад нь туслаач. So that all fears will go away. Тэгснэр бүх айдсууд алга болох болно. So that the readiness and the sensitivity about when to share and what to share will come so naturally to them. Тэгэхээр тэгснэр үнэхээр ари сайн мэдээнд бэлэн болж ямар нэгэн айдс хүч байхгүйгээр таны өмнө тэр бүзүйлийг ярихад бэлэн болно гэж. Use them to touch many in the community and in Mongolia. Тэгээ энэ орон нутагт байгаа маш олон хүмүүст хүрэхийн тулд та тэднийг ашиглаач. To their surprise and to their excitement. Үнэхээр гайхшруулж бишрүүлж танаас гуйж байна. We thank you for speaking to everyone today in Jesus' name. Би өнөөдөр хүн болгонд таны ярьсан үгийн хэлсэн үгийн төлөө тань талархаж Есүсийн нэрээр залбирлаа. Amen. Аамен.